За сайн байцгаана уу. Яг одоо намайг сонсож байгаа танд энэ өдрийн амар амгалан, энэ өдрийн баяр баясгалан, энэ өдрийн хамгийн сайхан бүхэн яг танд байх болтугай гэж хүсэж байна. Тэгээ тантай уулзаж байгаа маш их баяртай байна. Үнэхээр би танд бас хэрэгтэй болов уу гэж бодсон тэр зүйлээ ярихаар шийдсэн. Надад бас өгөгдсөн энэ бурхны агуу ивэл бас танд өгөгдөх юм бол миний хувьд маш их баяртай байх. Бас бурхан маш их баярлах болно гэж би итгэсэн учраас. Бурхан намайг асар ихээр ивээсэн учраас. Миний амьдралд олон зүйлийг яг надад ойлгуулж өгсөн учраас би ярихыг хүссэн юм аа өнөөдөр. Тэгэхээр бурхан надад бэлэг өгсөн. Тэгээ бурханы өгсөн энэ бэлгийг би тантай хуваалцах гэсэн юм. Өнөөдөр би хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдүүд маань яг л нэг ижилхэн зүйл өгөхгүй бол ижилхэн чихэр, ижилхэн бичэн ч юм уу, ижилхэн жигнэмэг өгөхгүй бол хоёр хүүхэд маань хоорондоо маш их маргалдаж тэмцэлддэг юм адил. Надад асар их бэлгийг өгсөн бурхан. Энэ бэлгийг би тантай яг ижилхэн хэмжээнд хуваах гэсэн юм аа. Та яг ижилхэн хэмжээнд надад өгсөн тэр бурханы мэдээллийг та бас аваасай гэж хүссэн учраас би тантай дахин уулзахыг хүсдэг юм шүү гэдгийг та зөвөр ойлгоорой. Яг намайг хоёр хүүхэдтэй бэлэг өгөхөд одоо том ахтанд би нэг шоколад авчирч өгнө. Энийг дүүтэйгээ хувааж идэрээ гэдэг өгөхөд ах нь заримдаа зугтдаг. Шоколадаа барьчаал гүүгээд алах болчихно. Араас нь дүүн хөөгд надад ирж хоолдог. Аава надад энэ том ах шоколадаа өгөхгүй байж тээ. Надад энэ шоколадаа өгөхгүй байх гэж гомдолдог. Би очиод ивэр хэлхийг оролддог. Заримдаа бүр ууралж үздэг байсан. Тэгэхээр яг л бурхан бол яг тэр хоёр хүүхдийн эцэгтэй адилхан болов уу гэж би дотроо бодсон. Яг тэгэхээр надад асар их бэлгийг өгчөөд байдаг бурхан. Тэгтэл тэр бэлгийг би цаашаа хин нэгэнтэй хуваалцаж, хин нэгэнтэй баяр зовлон гонгийн хуваалцахгүй бол бурхан надад гомдно хаа гэж би дотроо боддог. Мөн энэ бэлгийг би хуваалцсандаа бас өөрөө маш их баяртай байдаг. Хин нэгнээс гэхдээ би хариу нэхээгүй. Хин нэгэнд би амар тайвны өгөхийн тулд ярьдаг. За тэгэхээр өнөөдрийн ярьж байгаа зүйл маань бас танд бас ивэл болж очих болтугай. Өнөөдрийн ярих гэж байгаа зүйл маань бурханы надад ойлгуулсан хүн хэрхэн том болдгийм бэ гэдэг талаар тантай хуваалцах гэсэн юм аа. Тэгэхээр миний ярьж байгаа энэ сэдв бол том болох гэж та ерөөхдөө ойлгож болно. Яг би эхлээ ярихдаа дэлхий дээр ер нь амьдардаг хүмүүсийн том болох явц маань ямар шүү байдгийм бэ гэдэг талаар бас ярих гэсэн. Тэгэхээр би урд нь бурханд итгэхээс өмнө бол үнэхээр буруу хүмүүжлтэй, буруу өссөн, буруу иргэшээлд автсан тийм л хүн байсан. Тэгээ энэ бүгдийг зэрэгцүүлээд үзэхэд бид ерөөсөө ихээсээ мэдлэмгцэл ерөөсөө аз жаргалтай байдлыг илэрхийлж авдаг юм шиг санагддаг. Жишээ нь одоо дөнгөж төрөнгөтөл бараг одоо тэр гэр бүл дотроо маш их тийм од болж байгаа мэт. Одоо хүн бүхний одоо хөөршөөлийг татаж за хүссэн болгоныг нөхөр дүнгээр өгдөг болохоор яг л ерөөсөө энэ дэлхий төв мэт өргөж сандаг. Хин нэг нь ах их чирэл миний хүү энийг авах уу? Ямар хөөрхөн хүүхэд вэ? Өргөж аваад үнсдэг. Ерөөсөө хэрэгцээтэй бүхэл зүйлийг тэр байтугай бүр би засахыг маань хүртэл ах эгч нар маань ээж аав нараас шүрлээд өгчдөг. Амруу маань хоолыг минь хийгээд өгчдөг. Тэгээ энэ бол ерөөсөө энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн хамгийн аз жаргалтай мөч бол тэр үе гэж би дотор боддог. Тэгэхээр энэ үе бол ерөөсөө хүний зүрх сэтгэлд бол бүр тоногшсон байдаг юм байна. Яг тэгэхээр ерөөсөө хүн төрлөختөн ихээс мэдлэмгцэн ухаардаг. Ихээс төрөнгөтэй ухамсар сууж тэр хүмүүсийн юу үйлдэж байна, юу хийж байна, надад юу нөлөөлж байна, миний бие организмд юу таатай байна, юу таагүй байна гэдгийг мэдрээд эхэлцдэг. Тэгэхээр яг тэр баг байх хугацаа маань бол ерөнхийдөө энэ дэлхий дээр амьдарч байгаагийн хувьд бол асар том дивааж мэт гайхалтай санагддаг хүн төрлөختөнд бидэнд. Яг жоохон том болоод ирэхэд арай жоохон том болоод хөлд ороод ч юм уу ирэхэд эцэг эхийн дэгнэнд орж эхэлнэ. Ах эгч дүүгийнхээ атаархалд өвтгöd гинэт цочирдож эхэлдэг. Юу болж байна?
Жишээ нь яг хөлд ороод эхлэхэд аав ээж маань, ах эгч нар маань чи тэрийг хий. Болохгүй. Тийшээ битгий яв. Дуугавэ. Гэх мэтлэн олон янзаар биднийг намайг болон таныг хин нэгэн хүндрэлтэн яг тэгж эхэлдэг. Яг энэ үед гайхаж эхэлнэ. Энд чи юу болж байна? Миний нөгөө эзэмшижсэн гайхалтай диваач хайчч ба. Би нөгөө нэг аз жаргалтай байсан хоол амрууга хоолоо хийлгүүлжсэн тэр үе яач вэ? Өнөөдөр би хөөрдүүлэн дуу аялуулан хүний гар дээр бөөцөлөгдөж байсан тэр үе хайчч вэ? Гэх мэтлэн олон тэр аз жаргалтай мөчүүдэд бодож эхэлнэ. А яг тэр үед өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож юу хүсэж байна? Юу хүсэхгүй байна? Юу нь минийх вэ? Юу нь минийх биш вэ гэдгийг бүрэн дүүрэн мэдэж яг тэр үед тэмцэлдэж эхэлдэг. Эхлээд муухай ашаар давшилж үзээд тэр нь санааны зургаар бүтэхгүй. Бүр сүлдө зодон болж хорно. Яг үннийг хэлэхэд би бол багада эгчтэйгээ маргалтаад ирэхээр эгч мэн санаанд таарахгүй болоод ирэхээр эгчтэйгээ зодтолддог гэсэн. Одоогоос 15 жилийн өмнө би нэг 8-тай байсан уу? Энэ үед бол би эгчтэйгээ маш муухай харцдаг. Харин би бурханд итгэж эхэлснээс хойш эгчийгээ маш их өрөвддөг. Би юу хийж байсан бэ? Би үнэхээр харанхуй сохор доглон явжээ гэдгээ би яг энэ үед ойлгож ухаарсан. Бурханд итгэсэн тэр үед. За яг тэр зодон болж хувирж өөрийнхөө тэр өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ авахын тулд зодон болж хувирж тэгснээ бүр одолгүй буугаад өгдөг. Ямар ч хэлсэн ах эгч нарынхаа зөрчилд туйлдж маш ихээр ядарч эхэлнэ. Тэгээд тэднэрт бол бидний уйлахыг сонсохоос өөр баярлуулах юм бараг байхгүй болчдөг. Тэгэхээр энэ бүх үйл явц дэлхийн төвд байсан тэр агшнаа эргүүлж холж авахын тулд маш ихээр өрсөлдөж өөрийнхөө төлөө зүтгэж байгаа нэгэн хэлбэр юм болов уу гэж би дотроо боддог. Тэр сүүлдээ арай илүү том болоод ирэхээр өшрөө илүү хөгжөөд ирэхээр яг тэр биеийн хүч хэрэглэж сансандаа хүрэх аргыг дийлэнх нь орхиж одоо хуурамчаар инех хин нэгнийг заллах, худлаа ярих, лооврдох, зөв бусаар мөнгө төгрөг олох, зөв бусаар хин нэгэнд таалагдах гих мэгчлэн бүр одоо өөрийнхөө хувийн тэр эрх ашигыг хангахын тулд бүр тэр арга зам нь бүр нарийн аргатай болж эхэлдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Яг тэр амиа бодох нь улам нарийсах тэр зам байдлыг том болохоо гэж би боддог дотроо. Энэ хүн том болжээ гэхийг. Тэгэхээр яг тэр нэгэн цагт бүгдийн яг тэр хайр инэрлийг анхаарлыг татж байсан тэр үеийн сэтгэлдлүүд бидний сэтгэхүйд агуулгаддаг. Санахгүй боловч яг тэр хаа нэгтээ оршиж байдаг хэмээн итгэдэг. Тэр яг тэр өөрийнхөө тэр урд нь эдэлж байсан тэр деваач шиг маш сайхан үеиг. Тэгэхээр сүүлдээ бид нар ерөөсөл яг тэр алдагдсан деваачингаа дахин нээж олж авахын тулд өөрийн жижигхэн тэрхүү дотоод шуналд автдаг. Дотоод шунал маань ингэж юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө бидний дотор байгаа тэр хувь үзэл, хувь санаа маань улам илүү нэгчээр, улам илүү боловсронгуй болох тэр үйл явцыг хэлж байгаа болоо гэж. Тэгэхээр одоо дэлхий дээр амьдарч байгаа олон хүмүүсийн дотор байна л да. Олон хүмүүс гадаадад 8 хийж байна. Олон хүмүүс гадаадад сурч боловсрож ажил хөдөлмөр хийж байна. Олон хүмүүс хүүхдэд цэцэрлэгт сургууль явуулж байна. Олон хүүхдүүд онд сурахын төлөө хичээж байна. Олон хүүхдүүд бас өөрийн биеийн амрыг харж муу сурж байна. Бас олон хүмүүс зах дээр болон гадаа гандаж хөдөө хөрч гэж ярьдаг. Халуун наран зогсож эд мөнгө хідэн хүүхдэд тэжээхийн тулд мөн өөрийгөө өлсгөөхийн тулд амьдрч хөдөлмөрлж байна. Өнөөдөр тус тусынхаа ажлыг хийж байна. Янз бүрийн аргаар амьдрах гэж оролдож байна. Гэхдээ энэ олон хүмүүсийн цаад талд нь юу байна вэ гэхээр ерөөсөө төгс төгөлдөр. Ерөөсөө аз жаргалтай амьдрал. Ерөөсөө тэр бага балчин насандаа хэрэглэж байсан деваачин тэр аз жаргалтай үеэ эргүүлж олж авахын тулд энэ хүмүүс тус бүр ажиллаж
тос бүр хөдөлмөрлөж эхэлдэг. Тэгэхээр харамсалтай нь харин дэлхий дээр амьдарч байгаа бид бүхний хүмүүсийн хувьд энэ бүхэн маань яг сансны зургаар болдоггүй. Энэ бүхэн маань яг бидний хүсснээр аз жаргалтай болж чаддаггүй. Тэгэхээр өнөөдөр бид нар яг тэр том болж явах үйл явцдаа бид бүхэн юу руу хандах юм бэ? Яаж амьдрах юм бэ гэдэг үйл явцыг дотроо татвархаад үзье. Тэгэхээр бидний яг энэ амьдарч байгаа нөхцөлд бид бүхэн яг тэр аз жаргалтай амьдралыг олж авч чадаагүй байхдаа маш их туйлдж, эцэж, ядарч эхэлдэг. Эцсүүлдээ бүр настаа болоод ирэхээр буцаад нөгөө хүүхд шиг зан ааш гаргахыг хичээж эхэлдэг. Миний уншиж байсан нэлээд дэхний ном дээр одоо Монголын дорны их яруу найрагч гişэлдэг Ява холон гэх ном дээр нэг шүлэг байдаг. Тэрхүү шүлэг маань илсэн гэр эвдэрвэл ихэр татан уйлдаг нялхас маань. Их чигт магтаал ингүү тэр их алдар нэр хүндэн дороотоход энэхэн сэтгэл минь яг л нялхас адил болно гэсэн утгатай тэрхүү дөрвөн мөрт байсан. Тэр энэ дөрвөн мөрт нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө яг тэр илсээр барьсан гэр маань ерөөсөө асар их үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Та бүхэн харж байсан бах. Далайн ирэг дээр ч юм уу. Аль нэгэн нуурын ирэг дээр, голын ирэг дээр илстэй тэр газар асар их цамхаг мэт маш сайхан ордонгуудыг барьдаг хүүхдүүд дунд насных. Даанч тэр маш сайхан бүтсэн ордон маань бараг нэг өдрийн ч насгүй бороо ороход ч юм уу жоохон удахад ч нураад ундаг. Энэ үед хүүхдэд уйлж эхэлнэ тийм үү? Яг энэ агшин бол хүүхдийн тэр хэрэгжилж байсан аз жаргалтай мөч алдагдаж эхлэхэд маш их харамсаж өөрийнхөө тэр эргүүлж тэр илсэн гэрээ барьж авахын тулд өөрөө тэмцэлдэж эхэлдэг яг адилхан. Харин том болоод яг тэр маш сайхан дуу хоолой, нэр алдар, сүр хүчин алдагдаад ирэхэд буцаад тэр нялх хөвчг болно гэсэн тэр утгыг би агуулсан болов гэж тэр шүлгэн дотор байдаг юм болов гэж би боддог. Саяхан мөн хэд хоногийн өмнө би өөрийнхөө төрсөн эцгийг би алдсан. Тэгээд яг энэ үйл явц маань бас миний аав ээж хоёр дээр маш их гарч ирсэн. Юу гэж ихлээр миний аавын маань биеийг маш их модож ирэхэд аав маань яг л нялх хөвчг болж байсан. Бид аавд хэрэгцээтэй бүх л зүйлсийг бид өөрснөө хийж хажууд нь хүн сахиж. Ерөөсө жоохон хүүхдийг яаж асардаг вэ? Тэгжил асардаг гэсэн. Яг ээж маань аавын маань яг өнгөрсний дараа ээж маань яг одоо маш их уйлдаг. Бүр нялх хөвчг болсон байдаг. Гэртээ би ганцаараа байна. Би айж байна. Янз янзын чимээ сонсогдож байна. Энэ байдлаараа би зүрхний өвчтөй болж байна гэх мэтлэн маш их уйлдаг. Ээжид минь маш их хүнд цохилт болсон л да. Аргагүй яг одоо би дотроо бодоход 5 жил ханилсан яг ханыгаа би өнгөрчлөө гэж би дотроо бодоход бол надад маш их хүнд. Ээж минь бүр 40-50 жил ханилцсан тэр ханаа хорвоогоос алдахад ямар их хүн цохилт болохыг та бүхэн өөрснөө дотроо бодож байгаа. Гэхдээ би энэ үйл явцыг ярих гэсэн юм биш. Ээж маань яг энэ цөхөрч дороотож эхлэхэд яг л нялх хөвчг болж эхэлсэн. Тэгэхээр би яг амьдрал дээр харсан аав ээжийнхээ талаар. Яг хүн маань хэрхэн дороотож, хүн маань хэрхэн туйлдж байдгийм бэ? Хүмүүс яг амьдралдаа тийм үү? Үхэл нь илүү хурдтай ойртох үед өөртөө итгэл найдвар нь тасран. Яг тэр хүндлэл, бишрэл тэр бүх сайн сайхан бүхтэй яг үр хүүхдтэй уламжлал өв болгон үлдээдэг. Харин үр хүүхдүүд нь
Яадгүй гэхээр яг л тэр үр хүүхдүүдийн тэр зовлон, бэрхшээл, муухай бүхэн яг тойрч гардаггүй, яг л адилхан тэр аав ээжтэй тулгарч байсан шиг дайрж гардаг учраас хүүхдүүд маань бас л ээж аавынхаа итгэлийг алдчих эхэлдэг. Төгс сайхан аз жаргалтай амьдралыг олж авч чаддаггүй. Харин дахиад хүүхдүүдэд өгөхөд ач зээдээ өгөхөд ээж аав нар маань ач зээдээ итгэл найдвар тавьж миний ач зээ бол хөөрхөн, миний ач зээ бол ухаантай боловсралтай гэх мэтэр цааш нь бодож цааш нь явхад аз болоход ач зээгийнхаа тэр аз жаргалтай төгс төгөлдөр амьдралыг харж чадаагүй. Төгс төгөлдөр болж чадахгүй тэр амьдралыг харахаас өмнө настангууд маань нас нөхчөж эхэлдэг. Зарим нь харж чаддаггүй. Тэгэхээр ерөөсөө одоо байгаа сэтгэлд ханахгүй байгаа учраас бид бүхэн 3 үеэрээ за бүр цаашлах юм бол 3 4 5 үеэрээ аз жаргалын төлөө ирэлт бүтлгүүдч байдаг юм байна гэдгийг би бурханд итгэсэн болохоор бурханд итгэсэн мөчөөс эхэлж ойлгож эхэлсэн. Тэгэхээр миний ярьсан саяны зүйлсийг та бүхэн ойлгосон баг. Бид бүхэн ерөөсөө багасаа л аз жаргалтай амьдрахын тулд ерөөсөө тэмцсээр байгаа л мөхөлд хүрдэг. Энэ аз жаргалыг бид олж авахын тулд явсаар байгаа хэдэн үе дамжиж бид бүхэн аз жаргалыг хайвч тэрийг олж чаддаггүй юм байна. Тэгэхээр бидний зүрх сэтгэл ерөөсөө өнгөрсөн аз жаргалыг дурсах. Мөн ирээдүйн аз жаргалыг зөвнөн мөрөөдөх хоёрын хооронд л ерөөсөө хоцорсон байдаг. Тэгэхээр бид яаж амьдрах ёстой юм бэ? Бидний тэр аз жаргал хаана байгаа юм бэ? Бид тэгвэл аз жаргалтай амьдрахын тулд ингэж их хөдөлмөрлөд, ингэж их сураад, боловсрал хайгаад нэмэртэй юм уу? Хэрэгтэй юм уу гэж ийм бодол хэн бүхний толгойд орж ирдэг. Харин миний хувьд жинхэнэ том болно гэдэг маань, жинхэнэ том болсон хүн гэдэг маань яг тэр энэ өргөс торвоо дээр маш ховор тэр цэцэг адил. Яг энэ одоо цагт бэрхшээл тулгархад, хэцүү зүйл тулгархад ямагт тайван мөн амин хувийн мөрөөдлийг хөөхөс бүр хол бүр өнгөрсөн сайхан явдалд шонохгүй байгаа тэр хүнийг л хэлнэ гэж би дотроо бодож байна. Яг тэр зөв том болсон хүн маань эд мөнгө, аз жаргал, магтаал, алдар нэрийг ерөөсөө хөөхгүй, мөсгөхгүй. Мөн гард зовлон шунлал, ямар нэгэн доромжлолд хөдлөшгүй бат зогсдог хүнийг би хувьдаа энэ хүн бол жинхэнэ том болсон хүн байна гэж би дотроо бодно. Хүн болгон ингэж том болох бололцоотой. Энэ бол Бурхны хүсэл, зорилго юм аа гэж би дотроо боддог. Тэгэхээр энэ жинхэнэ том болно гэдэг явцыг, жинхэнэ том болохыг бид яаж олж авах юм бэ гэхээр танд хэлэх нэгэн зөвлөмж бол зөвхөн та Бурханд чин сэтгэлээсээ итгээрэй. Бурханыг та хайгаарай. Бурхан гэж үнэн байдаг юм уу? Хэрвээ үнэн байдаг юм бол би яаж энэ аз жаргалтай мөчийг жинхэнэ энэ төгс төгөлдрийг олж авах юм бэ гэж та бодоод, та хайгаад, судлаад, ойролцоох та сүмдээ яваад үзээрэй гэж танаас хүсэж байна. Өнөөдөр би Бурханд итгэснээр, Бурханы энэ ивэлийг авснараа би тодорхой хэмжээний гарс гарахад, тодорхой хэмжээний бэрхшээл тулгархад, тодорхой хэмжээний зовлон гуниг надтай тулгархад би бэлэн байдгаа гэж би хувьдаа боддог. Яг одоо миний энэ дотор бодогдож байгаа зүрх сэтгэл, ой ухаанд минь орж ирж байгаа энэ ой тогтоол маань ерөөсөө л аз жаргал юм байна гэдэг би олж авсан. Бурханд итгэнэ гэдэг маань бол агуу их зүйл. Тэгэхээр би өөрийгөө дэргэж өөрчилж асар их эрч хүчтэй маш сайн хүн болохын тулд ямар нэгэн хүнийг би дуурайлал болгохоор шийдсэн. Өөрийнхөө их үүсвэр
би тэр хүнийг дуурайж, би тэр хүний үйлдэж байгаа, хийж байгаа, ярьж хэлж байгааг би дуурайхыг хичээдэг. Бид багаасаа ямар нэгэн зүйлийг дуурайж, багаасаа ямар нэгэн зүйлийг харж, хүмүүжиж, өсөж байдаг учраас энэ бидэнд зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Бид хэдийгээр олон жил амьдрсан ч, олон өндөр наслсан ч гэсэн, зовлон жаргал олон зүйлийг тоолж өнгөрүүлсэн ч гэсэн бид ямар нэгэн их сурвалжаас, ямар нэгэн төгөлдөр сайн зүйлсээр бид бүхэн жишээ авч амьдрахгүй болвол болохгүй юм шиг надад санагддаг. Настай хүмүүсийг нэгэн том өрөөний номын сантаа бараг зүүрэлдэг. Тэр том өрөөнд байгаа том номын санд байгаа бүх ном болол энэ настай хүний оюун ухаанд, ой толгоонд багтсан асар их мэдлэг хөрөмтлүүлсэн хөгшин настай хүн гэж хэлдэг. Гэвч тэр хүн яадаг вэ гэхээр амьдралдаа алдаа гаргасаар л байдаг. Тэгэхээр бид бүхэн ямар нэгэн хүнээс мэдлэг авч сурч хүмүүжих ёстой. Ямар нэгэн улс гүрний ерөнхийлөгч хүртэл өөрийн гэсэн зөвлөгтэй байдаг. Тэр зөвлөх нь юу хийхийг, юу уншихыг, юу бичихийг, ямар хэв маягаар амьдрахыг, яаж алхаж гიშхийг нь хүртэл зааж өгдөг. Тэгэхээр бид бүхэн бол өнөөдөр маш сайн хүнийг дагах хэрэгтэй. Би дотроо бодож үзсэн. Би нэгэн сайн эцэг хийх дуурайх уу? Сайн багшийг дуурайх уу? Сайн улс төрчийг, маш сайн спортчин хүнийг, альсгүй дэлгэцийн ямар нэгэн одыг, ямар нэгэн загвар өмсдөх хүнийг ч юм уу. Дагвал ямар вэ гэж би дотроо бодож үзэж байсан. Гэвч тэр хүмүүс маань яадаг вэ гэхээр яг л бидэнтэй адилхан зовдөг, гундаг, бэрхшээл тулахад ундаг. Аз жаргалыг, төгс аз жаргалыг авч олж чадаагүй бэ. Тэгэхээр би бодож үзсэн. Хэнийг би дагах юм бэ? Би энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсээс хэн сайхан аз жаргалтай амьдарч исэн бэ? Хэнийг би дагаж дөөрэл болж би тэр хүнийг дөөрэж тэр хүн шиг амьдарч аз жаргалыг олж авах юм бэ? Гэр бүлийнхаа дунд нэр хүндтэй, албан байгууллагынхаа дунд нэр хүндтэй, өөртөө аз жаргалтай, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, илүү зүйл шонохгүй, илүү зүйлийг ирж хайхгүйгээр би яаж маш сайхан амьдарч, төлөв даруй амар амгалан амьдарч чадах юм бэ гэдгийг би бодож үзсэн. Яг энэ үед миний толгойд хэн гэдэг хүний нэр орж ирсэн бэ гэхээр Есүс Христийн нэр миний толгойд орж эхэлсэн. Би Есүс Христийг дагаж эхэлсэн. Би Есүс Христийг дагаад удаагүй ч гэсэн. Би одоогоор Есүс Христийг дагаад би 2 жил гаруул болж байна ерөөсөө. За 3 жил төгсөж байгаа. 2 жил 8 сар хавцаа болж байгаа. Хэдийгээр энэ маань бага хугацаач гэсэн. Би 2 жил 8 сард би олж авч чадхааргүй тэр их аз жаргалыг, тэр их мэдлэгийг би хоримтлуулсан, бодож тунгаасан гэж би бод. Өшөөч би Есүс Христийг би дагах болно. Есүс Христийн алхан бүрийг би судлах болно. Есүс Христийг хэлж байсан үг, олонний дунд биеэ яаж авч явж байсан гэх мэтлээ. Есүс Христ бол дэлхий дээрх хамгийн даруй хүн байсан гэж би дотроо боддог. Есүс Христ бол энгийн нэгэн цэвэрхэн хувцастай. Ямар нэгэн гял цал зүйлгүй. Энгийн нэгэн яриатай. Энгийн юмыг идэж ууж, энгийн байранд амьдарч оршин суудаг байсан нэгэн. Есүс Христ бол зүрх сэтгэлдээ хамгийн баян байсан нэг. Тэгэхээр миний ярьж гэж байгаа, миний ярьсан зүйл маань өндөрлж байна.